За энэ гурван төслийг ер нь яагаад тусгаалan авч үзсэн талаар нэг тодорхой яг хэлээдгээч. Одоо эн чинь үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх боломжтой. Тэгээд үйл ажиллагааны зардлыг нь бас энэ зардлын хязгаарлалтуудаас гаргая гэсэн юм агуулга яваад байх шиг байна. Тэгэхээр энэ ямар тооны тухай яриад байна? За, сангийн ямар үл эндрийн микрофон. Төвшин гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлагын жаргал. Тэгэхээр хуулийн зорилгыг бид нар харахад бол яг одоо явж байгаа төслүүдээс ялгагдах буюу шалгуур үзүүлэлтүүдийг илүү зорилго талд оруулж гисэн. Тэгээ 3 дугаар зүйл дээр төслийн нэр байгаа нь өөрөө одоо явж байгаа төслүүдийн дийлэнх нь бол яг үйл ажиллагааны зардлаараа орлогоороо зардлаа нөхөх буюу одоо энэ төслүүд мань бүгд тизүүтэй. Эрдэнэ бүрэн газрын тос сүлд тизүүгээ 2 удаа шинжилсэн. Яг энэ тизүүгээрээ одоо тогтоосон асуудлууд бол яг ямар орлого олох уу? За энэ дээр дотоодынхаа хэрэгцээг хэр хангах уу гэдэг асуудлууд байгаа. Тэгэхээр түрүүн бас ярьсан 14 мега төсөл бас чагсаалтаар орсон 2 төсөл яг энэ 2 төсөл нэрээр явж байгаа. Тэгэхээр бусад төслүүдээс ялгагдах онцлог буюу одоо шалгуур үзүүлэлт нь илүү төслийн зорилго болж хуулийн төслийн зорилго болж орсон байна гэж харсан. Тэгэхээр Эрдэнэ бүрэнгийн хувьд бол одоо баруун бүсийн импортын хэрэглээ 22%, буюу нийт импортын эрчим хүчний хэрэглээ нь 22% өөрөө баруун бүс дээр байгаа. Жилд импортын хэрэглээнд төлж байгаа одоо эрчим хүчний төлбөр бол 17.5 тэрбум. Эрдэнэ бүрэнгийн хувьд бол 90 мегаваттын хүчин чадалтай. Тэгээ 2030 онд ашиглалтанд орохоор тизүүгээрээ яг баруун бүсийн хэрэглээг 100% хангах буюу хамгийн багадаа одоо сүүлд хийцэн тизүүгээрээ 17.5 тэрбумыг бол дотоод үлдээх юм боломжтой. За газрын тосны хувьд бол дотоодын яг хамгийн сүүлд шинжлэгдсэн тизүүгээр 55%-ийг хангана. Тэгээд 55%-тай дүүцэх одоо орлого бол 1 тэрбум $1 хамгийн багадаа жилд дотооддоо үлднэ гэдэг ийм судалгаа гарсан байна.